Та зажил нь үлээн тэгээд бөмбөлөг болгоно, хагална. Тэр юу вэ? Мэдээж энэ бол бог шүү дээ. Богийг нэг удаа зажлахад бид нэг их өөрчлөлт гарахгүй ч гэсэн олон удаа залхивал юу болох вэ? Зажлах бүртээ залхиад байвал таны биеэс буцаагаад яаж гарна гэсэн үг? Таныг алах юм болов эсвэл жимстэй гатайгээд олон төрлийн амттай янзын өнгөтэй бохинд зугаатай шүү дээ. Дэлхийд даяараа бохин дуртайхад бид яаж энэ зүйлсийг хэрэглэхгүй чадах вэ? Бохны зах зээл нь 29 тэрбум $. Хэмжигдэж байгаа бөгөөд 2025 он гэхэд энэ хоёр нугалагдах төлөвтэй байна. Swinburne их сургуулийн гаргасан судалгааны үр дүнгээр бүх зажлах нь стрессийг бууруулдаг давуу талтай гэж гарсан ба 2002 онд хийгдсэн нэгэн судалгаагаар сахарын агуулгамжгүй бох зажлах нь хүний богино хугацааны ой санамжийг сайжруулдаг гэсэн үр дүн хүртэл гарч ирсэн байна. Эрүүл бие бохыг хэдхэн өдрийн дотор биеэс гадагшлах боломжтой байдаг. Тэгэхээр нэг удаадаа санаандгүйгээр жижиг хэсгийг залхисан байлаа гэхэд энэ тийм ч сүртэй асуудал болохгүй ба мөн таныг алж чадахгүй. Харин бүхлээр нь залгин гэдэг нь асуудал болж байгаа юм. Гол асуудал нь бох хоол шиг боловсрдоггүйд байгаамаа. Бохин зарим нэг үр тариа, корн, хүний биед боловсрогдоогүй бизорс гэж нэрлэгддэг зүйл болж байгаа юм. Бизорс нь хоол боловсруулах замд хоригдлогдсон, зарим тохиолдолд түгжрэл үүсгэдэг. Бохин бол үндсэндээ баллуур гэсэн үг шүү дээ. Бохыг анх Төв Америкийн Саподило модны шүүс болох Чиклэр хийсэн бөгөөд дэлхийн 2 дугаар дайны дараа лабораторид нийлэгжүүлсэн байдаг. Та өдөрт хэд хэдэн бохыг хэдхэн өдрийн турш залгисан гэж бодъё л доо. Тэгээд залгисан бохны хоол боловсруулах эрхтэн чинь цугдарсан байна гэж тооцоолъё. Тэгэхээр мэдээж төвжрэл явагдана да. Үүний араас хоол, уусан шингэн зүйлс, gastric acids, газ нар орж ирсээр байх юм бол энэ даралтыг үүсгэнэ. Тиймээс та үүний дүнд гиз дүүрэх, цанх хайх, гүйлгэх, бөөлжих, өтөн хадалтай нүүр тулна гэсэн үг. Мэдээж өвдөлт бол байлгүй яав дээ. Тиймээс энэ тохиолдлуудад та эмнэлгийн байгууллагуудад хандсан дээр бох байнга залхих нь хоол боловсруулах тогтолцоон чим жижиглийг шингээхэд саад учруулж болзошгүй. Хэдийгээр бох нь өөрөө ямар ч жижиглэг чанарыг өгдөгч таны идэж буй хоолноос бусад чим жижиглийг шингээхэд саад учруулж болзошгүй. За мэдээж шүд цорох эрсдлийг дагуулах болно. Эсэн чихэр агуулсан бохинд байнга залхивал шүд цороход нөлөөлдөг. Бохинд дох сахар нь амны өндийн бактерийг тижээж товруу үүсгэх мөн шүдний зарим эмгэгийг үүсгэдэг. Эдгээр болзошгүй эрсдлээс зайлсхийхийн тулд бох залхихын оронд хэрэглэсний дараа шууд хаяхыг зөвлөж байна. Хэрэв та самсаргүйгээр бага хэмжээгээр залхивал энэ ямар ч хор хөндөөл учруулахгүй. Гэхдээ бох залхих зуршилтай болж магадгүй болохоор сайтар анхаараарай.